Сайн байцгаана уу та бүхэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. Автоартаас мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар дэлхийд ховорхон үйлдвэрлэгдсэн бөгөөд лимит загварлах Mercedes-Benz G-Class Stronger Than 1980 буюу одоо 1980-аас илүү хүчтэй эдишн буюу дэлхийд нийт 460 ширхэг үйлдвэрлэгдсэн автомашиныг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн байна. Тэгээд энэ удаагийн дугаарыг бид нэр өөрсдөө хамтарч байгуулах Чулууд Skyway-ийнхаа үүднээс хүргэж байна. Тэгээд манай автоартын бас контентыг бас ингээ хамтарч ажиллаад одоос нь баггүй 3-4 дугаараар хамтарч ажиллаж байгаа гэж бодож байна. Тэгээд 1980 загварын талаар хэлээрэй. Тэгэхээр G-Class гэдэг машиныг манайхан бас хэдийнэ мэддэг болчихсон. Яг G-Class-ын талаар сонирхолтой өөрийнхөө мэддэг зүйлүүдээ бас яриа гэж бодлоо. Тэгэхээр юун төрөнд G-Class гэдэг үг буюу гэдэг үг нь хаанаас үүдэлтэй вэ гэхээр Герман хэлний Geländewagen гэдэг үгээс үүсэлтэй. Өгөөд герман хэлний Geländewagen гэдэг үг маань яг юу гэсэн үг вэ гэхээр бүх замаар явагч машин гэсэн үгний герман хэлбэр юм байна. Тэгээ түүнийх нь Mercedes-Benz сүүлийн үед машиныхаа нэршлиг зөвхөн цагаан толгойн үсгээр нэрлэдэг болчихсон. Түүнийх нь нэршил болох богино нэр буюу G-Class. Ийм нэртэй байх бөгөөд G-Class загвар маань 1979 онд хамгийн анх танилцуулагдсан бөгөөд хамгийн анх гарахдаа одоогийн 464 гэдэг загвараар биш. Тухайд 460 гэдэг загвараар гарч ирсэн байна. Тэр ч утгаараа энэ машина дэлхийд дээр 460 шиг хийгдсэн бас тухайн үеийн 1979-с 90 оны хоорондох 460 гэдэг энэ загвараар холбоотой тоошрохын үйлдвэрлэсэн байдаг байхаа бөгөөд G-Class загвар маань үйлдвэрлэсэн цагаас хойш бүх цаг үеийн турш зөвхөн ганцхан улсын ганцхан хотод үйлдвэрлэж байгаа бөгөөд тэр нь Герман улс биш. Юу гэхээр Австри улсын Грац хотод одоо хүртэл нэг л газараа яг G-Class маань үйлдвэрлэгдэж байгаа. Ийм онцгой автомашин. Тэгээд энэхүү загварын хувьд ямар онцгой юм бэ? Яагаад юу н танилцуулаад байгаа юм бэ гэхээр ер нь Mercedes-Benz-ийн хувьд яг G-Class гэдэг загварууд дээр бол яг limited загварууд буюу олон нийтэд зориулагдсан цөөн хөлбөртэй, цөөн тоошгоор үйлдвэрлэгдсэн ийм автомашиныг гаргаж ирсэн тохиолдол бол миний хувьд бол бас яг нэг тод санахгүй нь ялангуяа тоотой загваруудыг. Тэгээд альва автомашин ер нь дэлхийд бол одоо юу гэдгийг Ferrari гэдэг машин бол жишээ нь нэг загвараас нэг 2000 ширхэг 3000 ширхэг үйлдвэрлэгддэг тийм ээ. За түүнийх нь яг 50 ширхэг үйлдвэрлэгдсэн, 30 ширхэг үйлдвэрлэгдсэн, 80 ширхэг үйлдвэрлэгдсэн загварууд нь өдгөө 15-20 жилийн дараа үнэлгээ нь маш өндрөөр буюу 5-6 дахин нэмэгддэг бол энэхүү загвар маань хамгийн анхны бөгөөд Daimler Group-ийн миний мэдж байгаа шүү хамгийн анхны limited буюу 460 ширхэг үйлдвэрлэгдсэн загварын нэгийг яг одоо харж байна. Тэгээд энэ машин яг одоо Монголд бас ганцхан ширхэг байгаа. Тэгээд 460 загварын хувьд 63 одоо яг миний ард харж байгаа энэ 1980-аас хүчтэй гэдэг энэ хувилбар нь өөрөө ямар онцгой юм бэ гэхээр тухайн үеийнхээ буюу 1979-аас 90 оны хооронд үйлдвэрлэгдэжсэн W460 гэдэг тэр гүйцэвийн үндсэн одоо тухайн үеийн онцлогуудыг өөртөө шингээснээр илүү онцлогтой байх нь. Тэгэхээр юу вэ гэхээр хамгийн түрүүнд гадна өнгө. Тэгэхээр гадна өнгийн хувьд яг тухайн үеийн 1979-оос 90 онд байсан Agava гэдэг ногоон өнгийг яг дахин сэргээж тухайн кодоор нь дахиж будснараа нэгдүгээр гадна өнгөний хувьд нэг онцлогтой. Хоёрдугаарт энэ уртлын сетгэний хэлбэр нь бас муу адил тухайн үеийн загварын vintage стайлыг ингэж хийж өгсөн. За дээр муу адил алтарт нөгөө шар өнгийн дохио байна. За гадна талаа за гүүпрний деталууд нь арай жоохон өөр оруулахтай байгаад байна. За хөмсөг фендер муу адил өөр. Тэгээд энэ обуудыг хардаа. Энэ обууд нь болохоор тухайн үед үйлдвэрлэгдэжсэн 460 гүйцүүдээр тавьдаг байсан 5 салаа яг энэ обууд тавьчихсан байгаа. Тэгээд гадна талд нь дахиад яхад энэ лого бас өөр. Одоо капотон дээрх лого болохоор бусад энгийн G-Class-ыг бодох юм бол Daimler Group-ийн 1920-с 1930-ад оны хооронд хэрэглэгддэг байсан тэр лого яг урдталтаа ингэж солигдож тавигдсан байгаад байгаа. За тэгээд мөн адил артлын нар хэдүүлээ. За артлаасаа хэлгээс гадна хажуудлыг бас арай өөр байгаа. Хажуудлын хэсгүүд юм нэмэлт гişгүүр байхгүй. Газраас юм өндөрлөг. Дээр нь эмтлийн кат яг нэг хуучныхаа 460-ыг санагдуулам ямар нэгэн нэмэлт оруулга энэ дээр бичиг байхгүй. Ийм ялгаатай юм байна лээ. За тэгээд энд гоё юм байгаа. Энийг хардаа. Энэ нөгөө нэг алдарт төмөр юм пайз
Энэ Paz ямар очтой гэхээр тухайн үед буюу 1980 онд үйлдвэрлэгдэж байсан яг 460 гүйцэв төр дээрх G-class энэ харталт яг энэ бичиг яг энэ хэмжээтэйгээ байдаг байсан байна. Энэ мэн одоо 2025 онд бас юм уу vintage загвараар хийгдээд за мөн байдлын артын дугуйных нөгөө запас дугуйны таг гэж ярьдаг. Одоо манайх хичээлээ нэг өөр орс хэлээр хэлдэг. Тэр материалаараа буюу хуучныхаа материалаар хийгдсэн ийм нэг юм онцлог загвар гадна талаараа. Дээдлийн ачаа бол үйлдвэрээс нэмэлтээр опшн болгож тавьж байгаа ачаа буюу Германы ORC брэнд компани бүтээгдэхүүн тавьчихсан байгаа. За нэг иймэрхүү онцгойтой машин байна. Одоо хэдүүлээ харин дотор талд нь ороод үзье. За энэ дээр хараа хаалган дээрх нөгөө Chocolate Pro гэдэг нөгөө Австрид байдаг огцом эрэхтэй юм өндөрлөг уулын тэмдэг байдаг. Энэ тэмдэг нь арай жоо өөр яг ногоон өнгөтэйгээр энэ дээрээ байгаа юм байна. За машиндаа сууя. За энэ нөгөө нэг амар алдартай даав. Юу вэ гэхээр бусад аль ч G-class дээр байхгүй даав буюу одоо энэ голын хэсэг нь юм дааван оруулахтай байна тий. Бусад энгийн одоо нийт масс хэрэглээнд үйлдвэрлэгдсэн G-class загварууд нь болохоор арьсаар байдаг шүү дээ. Тэгвэл энэ юу вэ гэхээр энэ яг тухайн үед буюу 1980 онд W460 гүйцэд ашиглаж байсан Dove Grey Fab даав гэдэг нэртэй. Dove Sarl гэж одоо монголоор нэрлэх юм байна тийм ээ. Тийм материалаар яг эргэж яг тэр материалаар хийсэн онцлогтой даав. Тэгээд энэ миний сонссноор яг одооны энэ даавных нь үнэлгээ нь одооны ноолрын үнэлгээнээс кашмирээс илүү үнэтэй тийм онцлогтой загвар. За бусдаар бол машины үндсэн салооны опшн бол адилхан. Юу байгаа гэхээр мэдээж энэ дэр энэ урталт stronger than 1980 буюу 1980-аас илүү хүчтэй гэдэг энэ илүү тэмдэгтэйгээр онцдог. За дээр нь дахиад энийх хардаа энэ голд нь 460 шиг хийгдсэний нэгэн шүү гэдэг ийм баталгаа бүхий бичгтэй ийм G-class автомашин манай дээр ирчихсэн байгаа. Тэгэхээр яагаад энэ машин ингээ манай дээр байгаа юм бэ гэхээр ерөөдөө Монгол улс маань өөрөө бас германчуудад Daimler гэдэг группт G-class загварынхаа бас аягүй сонирхолтой тоогоор анхаарал татдаг ганцхан цөөх улс нэг. Юу гэхээр 2011 оноос хойш G-class загвар маань өөрөө нийт хүн амтайгаа харьцуулахад машины тоогоор Монгол улс маань өдгөө 2025 хүртэл дэлхийд тасархад хэрэгүүлж байгаа ийм одоо улс үндэстэн. Тэгээд би өөрөө хувьдаа бодохдоо яагаад юу G-class гэдэг машинд монголчууд ийм амар дуртай байдаг юм бэ гэж бодохоор G-class-аа өгдөг тэр нөгөө харизм буюу унаад яг энэ бие твтэйхэн хаацхад огцсон авдаг түргэн шалмгай чадвар нь одоо энэ мэдрэмж нь өөрөө монгол хүний бас нэг юм түргэн зан чанар юм характертай айгүй сайн гэж нийцэмжтэй байдаг юм болоо да. Тэр утгаараас манай монголчууд G-class машин маш их ундгийн байна гэсэн ойлголттой байдаг. Тэгээд ямар ч энэ удаагийн дугаараар нэг иймхүү гоё лимитэд машин ирлээ. Тэгээд үнэхээр та G-class машинд дуртай, сонирхогч бол та магадгүй энэ машин таны цуглуулганд заавал байх хэрэгтэй баг. Дээр нь тэгэхэд энэ машин дээр ямар нэг ширхэг тоног хүртэл нэмж тавьж хэрэггүй байх гэж би дотроо бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаар дээр манай хамтран ажиллаж байгуулга Чулууд Skywheel маань хамтран ажиллаж байгаа. Ивент тэтгэгч Чулууд Skywheel. Унаад явахад амар тийм хайр мэдрэмж төрж байна. Яг үнэ хэлэхэд юу вэ гэхээр энэ машиныг ингээд үнэхээр яг одоо юу гэдэг юм дахиж одоо энэ чинь хамгийн анхны ингээд лимитэд хийгдсэн цөөн тоогоор хийгдсэн лимит загвар түрүү хийсэн. Тэгэхээр иймэрхүү машин юу нэхэр хамгийн их үн өсдөг. Жишээ нь Монголд байдаг нэг эрхмийн машин Ferrari байдаг. Тэгээ тэр Ferrari болохоор тухайн үед 300 мянган евроор гарсан машиныг тэр эрхмэн 700 мянган евроор авч ирсэн бол одоо зах зээлийн үнэлгээ нь сая 800-аас 2 сая еврогийн үнэтэй тийм машинтай хүн Монголд жишээ байдаг. Тэгээд тэр машин яагаад тийм онцтой вэ гэхээр дэлхийд ерөөсөө нахин ширхэг хийгдчихсэн бол энэхүү G-class загвар маань ерөөсөө дэлхийд 460 шиг хийгдсэн автомашин. Тэгэхээр та магадгүй энэ машиныг айгүй гоё аваад унах биш хадгалаад тий гоё харж кайф аваад 10 жилийн дараа хэд баталгаатай машины үнэлгээ нэг 2-оос
3 дахин бас нэгдэх бүрэн боломжтой ийм limited загвар автоарттай нэрчсэн байгаа. Тэгээд энэ удаагийн дугаараар дэлхийд 460 шиг хийгдсэн 1980-аас хүчтэй гэдэг ийм загварыг танилцуулаа. Тэгээд автоартыг дэмждэг, автоарттай хамт байдаг та бүхэнд маш их баярлалаа.